Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 4-р шатны шалгаруулалт үргэлжилж байна. Одоо би та бүхэндээ Монгол мод хадуурыг зохион бүтээсэн Мегмар Доржийн багийнхныг танилцуулгаж байна. Би энд сонирснороо өөрийгөө хөгжүүлж мөн оюуны хөрөнгөөр өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж чадсан гэж бодож байна. Тэгээ мөн энэ малчтын саналж ирсэн. Энэс олон орон зориг орж цаашдаа би хийж бүтээх ирмэлзэл олон их нэмэгдсэн. Би Монгол дээрх мандгийн инженер болох юм өрөөддөг. За тэгэхээр залуучуудаа 4-р шатны шалгаруулалтанд багийнхан ялангуяа багийн ахлагч өөрсдийн бүтээлийн эдийн засгийн тооцоо, өөр ашигын тооцоо, ирээдүйн хөтийн төлөв, бизнес төлөвийг танилцуулсан байгаа. За ингээд цаг явлаа. За манай энэ бүтээлийн эдийн засгийн тооцоо болохоор нэг төхөөрөмжийг болохоор 800 мянган төгрөг урсгал зардалтаа оруулаад 800 мянган төгрөг төр нь босох юм байна. Энэ бүтээгдэхүүний нь болохоор бодлын хасаад тэгээд нэг хэрэглэгчдэр хүрэх зардал нь болохоор 200 мянган төгрөнд хэрэглэгчдэр хүрнэ. Энэний маань болохоор энэ төхөөрөмж энэ нэг машин өс маань болохоор энэ 250 мянган төгрөг 300 мянган төгрөгийн хооронд зарагдж байгаа. Энэ төхөөрөмж нь болохоор нэг машин өдөрт болохоор 4 машин ус хадна. 4 машин усаа 300-аар үржүүлэхээр сая 200 мянган төгрөг болж байгаа. Тэгээд энэ маань болохоор нэг өдрийн дотор өөрийнхөө үнийг хийх боломжтой байна. 2013 онд төлөвлөгөөгөөр Монгол улсын гараараа энэ хадлан авдаг малчтын тоо болохоор 57750 тоо өрх байдаг. Тиймээс энэ бид 1500 ширхэг буюу нийт энэ малчийн өрхийн 2.6%-ийг бүтээлээ хүргэхийг энэ зорж байна. 1500 ширхгийг үйлдвэрлэхэд болохоор нийт орох зардал нь гэвэл 1 тэрбум 81 сая 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Энүүнээс 1500 үйлдвэрлэж гаргаад 600 сая төгрөгийн цэвэр ашигтай байгаа. Техникийг үзүүлэлт гэж нэг юм байх хэрэгтэй. Ус адж яхад яах юм, дармуурдж яхад яах юм. Тэгээд нэг цагт хичнээн литр бензин зарцуулах юм, хүний хөдөлмөрийг яаж өнгөцөж байгаа гэдгийг биччихээд дараа нь тэр техникийнхаа үзүүлэлтийг одоо өөр хятад үйлдвэрээс одоо мотоблок ч юм уу үгүй бол одоо биднээс яриад падууд трактор дээр усагдсан юмтай харьцуулаад хөдөлмөрийнхөө бүтээмжийн тэгээд нэг одоо тэр тоног төхөөрөмжийг худалдаад авахд ямар хэмжээний зардал ордгийг гэдэг эднэрийг харьцуулах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар материалын зардал тооцоо нь ерөөсөө байхгүй. Зүгээр л ингээл том тоонууд бичээд тавьсан байгаа байхгүй. Тэр тооцоонуудыг яг нэхэд байгаа юм гэхээр энийг зүгээр ингээд одоо шилбэл гараараа ингээд үйлдвэрлээд хийх үү? Үйлдвэрийн аргаа шууд захиалаад урдаас авчруулж хийх үү? Тэгээд ингээ хийх тэр нөгөө нэг гаднаас орж ирээд байгаа нөгөө үйлдвэрийн аргаар хийсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар нь хэрэг зэрэг байх вэ гэдгийг харьцуулж харах гэдэг байгаа байхгүй. Монголд болохоор энийг яг хийх юу бол байхгүй. Хятадын компанитай гэрээж үйлдвэрлэх хэмжээний юм болж байгаа. Тэгээ бид нар бас энэ малчт маань 120 гаруй хүмүүс уцаар захиалах гэсэн байгаа. Төсөл дээр ч гэсэн юм бичсэн байгаа. Би нэг юм бяцхан төг ярьж гэлд. Би одоос нэг 5-6 жил юм утасны E-lock гэдэг хөрөмж 1000 ширхэг хийгээд хэрэглэж захиалах дээр 400 зах зээл дээр гаргачихгүй. Тэгээ яасан бэ гэсэн чинь би тэрийг дурсалт хийгээгүй, хөгжүүлэлт хийгээгүй, үйлдвэрийн тест хийгээгүй гэсэн болоод тэр 400 би эргүүл татгаж ларсан. Тэгээ тэр 400-г ахиж эргүүл татаж авчираад ахаад жил суугаад дурсалт хийгээд бүх юм хийгээд за одоо эцсийн болголоо гэдээ ахаа гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр төсөл маань явандаа яасан гэдэг давбурс. Тэгэхээр чи магадгүй зах зээл дээр гаргачаад одоо яадаг 100 ч юм уу 10-ыг ч юм уу 20-ыг гаргацдаг. Эн чинь ингээд байна, эн чинь тэгээ болохгүй, нөгөө бол моторон зогсож энэ ингээ болохгүй ингээд ихтэй бас хэцүү. Тэгэхээр тэр зардлыг бас тооцож энэ дээрээ бас нэмж оруулаарай мэдв. Тийм тэгээд одоо дурсалт бүрэн хийсний дараа л бүтээгдэхүүний зах зээл дээр гарахгүй болох тэр яаж балардгийн тод жишээ нь бол тэр л байгаа юм л да. Бид нар энэ бүтээлээр 2 жил туршиж байгаа шүү дээ. Энэ дээр нэг нэлээд олон захиалга байна шүү дээ. 2 жил хэрэгжилж байгаа чинь энэ хүмүүс чинь төрүүчээс худалдаж аваагүй юм уу? Бид нар өөрсдийнхөө хөрөнгөөр яд боломж мотайс учраас үйлдвэрлэх боломж байгаагмаа. Энэ дотор ерөнхийдөө миний харж байгаагаар энэ хурдны хайрцаг, хадуурын иргэний хэсэг, за энэ дугуй, энэ зүйлүүд л ер нь бол Монголд байхгүй. Бусдын бол ерөнхийдөө та хоёр өөрсдөө хийсэн байгаа шүү дээ. Тэгээ энэгээр нь ерөнхийдөө деталуудын дотор нь ангилчих юм бол ерөнхийдөө бас жоохон нэлийн зэгцтэй байх болов уу гэж би бодож ирсэн юм л да. Тэгэхээр нэгдүгээр тэрийг хийгээгүй. Ерөнхийдөө төхөөрөмж рүү магадгүй чи мотоцикл нь бол урдаас авч байгаа учраас гэдгээр ярих гэдэг байж магадгүй. Та бүхний бүтээл бол мотоцикл биш. Зөвхөн энэ нэмэлт тоноглолын асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр нэмэлт тоноглолын асуудал ярьж байгаа учраас энэ нэг ярианыхаа зааг ялгааг бас жоохон гаргаж яриулах зүгээрээ шүү гэж хэлмээр. За ойлгомжтой. Шүүгчдээс болон шинжээчдээс асуулт байхгүй. За залуучуудаа төслийг үзсэн
Амжилт хүсье. За улам сайжруулаарай. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. За ингээд тайзан дээр бүгдээр хамтдаа Батүлгийн багийнхныг халуун алга ташландаар бүгдээр хамтдаа угтан авцгаая. За Батүлгээ бусад оролцогчдыг бодвол нарийн сайн тооцоо гаргаж чадсан болов? Гайгүй сайн гаргасан баха. За сайн гаргасан тооцоогоо одоо бидэнд сонирхуулаач. Амжилт хүсье. Хамгийн чухал нь эдийн засгийн гур ашигын тооцоо тийм ээ. 6 сарын хугацаанд хийсэн бүтээсэн бүхнээ та бүхний өмнө тайлбарлахад бэлэн боллоо. Монгол орн усаа зөв зохисгүй хэрэгэлдэг орнуудын тоонд ордог. Усны үн одоогийн байдлаар 0.35 төгрөг орон сууцны айлуудад байна. Энэ өсөөд 0.5 төгрөг болох юм байна. Бүгд найрамдах Хятад ард улсад 1 литр ус 3 төгрөг байдаг бол Америкийн нэгдсэн улсад 9 төгрөг байдаг. Харин манайхтай ойролцоо Казахстанд болохоор 3 төгрөгтэй үр зарагддаг. Бүхэлд нь манайхаас 6 дахин их үнээр зарагддаг гэсэн үг. Унтны усаа 0-д хэрэгэлдэг. Ойрын 10 жилдээ энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэсэн байна. Засгийн газар ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрж байгаа. Хэрвээ орон сууцны дамжирдаг айлууд хэрэгэлсэн усаа дахин хэрэглэх юм бол 90% хүртэл хөнгөлнө гэж урамшуул олгож байгаа нь манай бүтээл ялгарх маш том давуу тал болж байгаа гэж үзэж байгаа. Олон улс гэх юм бол дэлхийн бүх оронд суулт дуурын усаа хангамжинд цаарл усыг хэрэглэдэг юм байна. Хэрэглэгчид гэх юм бол орон сууцнд эхний ээлжинд орон сууцын 50 дараагийн ээлжинд гэх юм бол олон нийтийн барилгад бас хэрэглэх боломжтой. Хамтран ажиллагч гэх юм бол 20 айлын орон сууцнд чинээр барьж байгаа 20 айлын орон сууцтай хамтран ажиллахаар болсон. 20 айл тавихаар нэг айлд 250 мянган төгрөгөөр тавихаар тохирсон байгаа. Өрсөлдөгч гэх юм бол Монгол оронд бол яг тодорхой юм өрсөлдөгч байхгүй. Харин Америк Слон гэдэг нэг компани зөвхөн гар угаагуурын усыг $189 ашиглах тийм бүтээл гаргад юм билээ. Монгол руу тээвэрлэх юм бол 300 мянган төгрөгөнд орж ирэх боломжтой юм билээ. Дэмжигч гэх юм бол байгаль орчин ногоон хөгжлийн яам мэдээж нэмжин, засгийн газар бол бодлогоороо дэмжин. Бэлтгэн нийлүүлэгч гэх юм бол бүгд найрамдах Хятад ард улсаас 3 том бүтээгдэхүүн болох ноцоос шүүлтүр нөөцийн саваа авна. Нөөцийн саваа судлаад үзэхэд бүх зураг өгсөн чинь 60-аас 80 мянган төгрөгөнд нэг нөөцийн савыг хийх боломжтой гэж хэлээ. Харин ноцоос нь болохоор $5 орж ирэх боломжтой. Шүүлтүр гэх юм бол 20 мянган төгрөгөнд хийх боломжтой гэж хэлээ. Хүний нөөцийн тооцоо гэх юм бол 20 айлд бол угсралтын нэг хүн, сүрлүүлэлтийн 2 хүн. Харин сүрлүүлэлтийн 2 хүн нь болохоор шинээр баригдж байгаа барилга болохоор нөгөө нэг сантехникийн инженерүүд нь өөрсдөө сүрлүүлээд явчихна гэж тохирсон. Санхүүгийн нөөц бол 4 сая төгрөг хэрэгтэй. Харин 2 сая 500 нь эхлээд 5 сая 500 нь өөрсдөө гаргаад хийх юм. Үр дүн гэх юм бол 1420 айлд хэрвээ суйрлуулах юм бол нэг өдөрт 170 мянган литр ус хэмнэн. Энэ нь 21300 хүний нэг өдрийн хэрэгцээ юм. Үр ашигын хувьд гэх юм бол хэрэглэгчид гаргасан зардлаа 1 жил 6 сарын дотор бүрэн нөхөн 250 мянган төгрөгийг бүрэн нөхөн. Харин нөгөө нэг манайх болохоор баталгаат хугацаа 1 жил 6 сар өгье гэж бодож байгаа. Хэрвээ тэгж өгөх юм бол баталгаат хугацаанд заавалчгүй нөгөө нэг гаргасан зардлаа нөхчин цаашаа бол лит усаа хэмнээд мөнгө хэмнээ явах юм. Манай бүтээгдэхүүн бол 3 талын ашигтай гэж тооцоолж байгаа. Нэгдүгээрт хэрэглэгчдийн ашиг, хоёрдугаарт байгаль экологи, гуравдугаарт төв цэвэрлэх байгууламж. Бидний хэрэглэсэн усыг цэвэршүүлээд буцаага туулгаад цутгадаг байгаа. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламж нь өдөрт 160 мянган лит тонн ус цэвэрлэдэг гэсэн. Манайх болохоор төв цэвэрлэх байгууламж 1420 айлд суурилснараа ямар ач холбогдолтой вэ гэхээр 1 куб метр усыг 200 төгрөгөөр цэвэрлэдэг юм байлээ. Харин сард бол 170 мянган литр усыг 8 сая төгрөгөөр цэвэрлэдэг. Төв цэвэрлэх байгууламж ч гэсэндээ сард 8 сая төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг. Зарлага баг гаргана гэсэн үг. Ашигтай зөвөр гэрчлэгийг бол авсан байна тий. Гэрчлэгийг бол авсан баг. Заавал тэр үйлдвэрлэлээ өөрсдөө явуулж тэр байрнуудад ингэж ангиж яхаар ер нь бол бас үнэлэлтсэн тэр өмчөө бол одоо үйлдвэрлэдэг газарт нь зардаг ч юм уу тий, орон сууцны нэг корпорацид зардаг ч юм уу, та нар лицензээр хэрэглүүлдэг ч юм уу. Ингээд өөрсдөө нэмэлт одоо юу бас гаргаж ирж болно шүү дээ. Та нар борлуулалтын төлөвлөгөөгөө ер нь ойролцоогоор 1 жилийн хугацаанд гаргасан уу? 1-ээс 3 жилийн хугацаанд гаргасан уу? 1 жилийн хугацаанд. 1 жилийн хугацаанд. Магадгүй түүхий хэд чинь дараа жил өсвөл яах вэ? Тэгэхээр чинь борлуулалтын төлөвлөгөө буурна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэх юм бол ашиг баг зэрэг багасна. Тийм. Ямар ч нөхцөл борлуулалтын төлөвлөгөө болон танаас хөрөнгө оруулалтын шинжилгээг дор хаяж 3 жилээр хийх ёстой. Тэгжээж та нар ирээдүг харах боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгвэл магадгүй 2 жил явчаал 3 жил дээр чи ашиг чинь буурах юм бол та нар одоо зогсох ч юм уу тий. Тэрнээр бас эрсдлийг маш сайн тоочж өгөх хэрэгтэй. За амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье булгаа. Ер нь зөв хөгжилд хүрэхийн тулд усаа ариг гамтай хэрэглэхээс л эхлэх болов гэж боддог л доо. Тэгээд энэ тэмцээнд орсноор өөрийнхөө бүтээлийг тодорхой хэмжээний амжилтанд хүргээд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт бүх хотуудаа усаа ариг гамтай хэрэглэдэг болгочих юм бол Монгол орн зөв хөгжлийн эхлэлийг жоохон цэцэн тавьж магадгүй болохоор энэ бүтээлээ эцэст нь хүртэл нь хийгээд амжилтанд хүргэнэ.
Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 4-р шатны шалгаруулалт үргэлжлэж байна. Одоо би та бүхэндээ амар жаргалын багийнхны бүтээл санаа зам бизнес төлөвлөгөөг танилцуулах гэж байна. Ингээд хамтдаа бүгдээ ухтаа авцгаая. За, амар жаргалаа. Чи самбарын өмнө бүтээлдээ бизнес төлөвлөгөөгөө танилцуулж байхад энд өөрчлөгдсөн бүтээлийг үзэгчдэд сонирхуулах юм аа. За, ингээд амжилт хүсье. Төслийн нэр бол зөөрийн төсөл байгаа. За, төслийн маань байршлал Сэлэнг аймаг Сүхбаатар сум, төслийн хэрэгжүүлэгч газар бол Сэлэнг аймаг болон сумын засаг дарга болон хөдөлмөрийн хилцээний газар, боловсрол соёлын газар байгаа. Төслийн хэрэгжүүлэх хугацаа бол төслийн хөрөнгө оруулалтаа эргүүлж төлөх 3 жил буюу 2013 оноос 2016 онуудын үйлдвэрлэл боловсролтоо тогтворжуулж цааш зах зээлийн хүрээгээ улам хөгжүүлнэ гэсэн бодлоготой. Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн урлан бүтээгдэхүүн дадлагын газарт энэхүү бүтээлээ үйлдвэрлэж Сэлэнг аймаг болон орон нутгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өргөжлөх хөгжих хэрээр шинэ ажлын байр бий болж аймгийнхаа ажилгүйдлийг бууруулахад хувь нэмрээ оруулах баха гэж үзэж байгаа. Энэ хамгийн хямд төсвөөр багтсан материалууд байгаа. Ийм ч болохоор бид нар бусад зах зээл дээр байгаа өрсөлдөгчдөөс одоо хямд үнээрээ болон бусдыг эрэл хүслийг одоо давангайлсан зүйлээрээ нийт материалын үнүүд гарч ирж байгаа. Энэ бүх өртгүүд нийлээд 14600 төгрөг болж байгаа. Үүнээс бид нар нийт яг одоо зах зээл дээр борлуулъя гэх юм бол 20000 төгрөг. Үүнээс бид нар 5400 төгрөгийн ашиг олж байгаа. За, буцаагаад нэг сард бид нар нэг хүн 24 ширхгийг үйлдвэрлэе гэхэд энэ нь 129600 төгрөг болж байгаа. Үүнээс нэг хүний авах цалин 480,000 төгрөг байна гэж үзэж байна. За. Энд сууж байгаа хүмүүс өдөр болгон цамцаа угаана. Монголын нөхцөлд одоо цагаан цамцыг нэг өдөрт л угаадаг. Ингээл ихнэрүүд нь бүгд угааж байгаа шүү дээ. Энэ хоёр захийнх нь бол ганц үе. Өдөр болго угаалга юм шинээр угааж байгаа тий. Тийм тохиолдол байгаа үстэй. Тэгэхээр гэртээ яаж хатаадаг гамбата? Би болохоор одоо тэр нэг солонгосын гэдэг байгаа шүү дээ. Тэрийг нэг харимсээс 100000 төгрөгөөр аваад одоо 3 жил ашиглаж байна л да. Би бас яг тэгж байгаа л да. Тэгэл би асуугаад байна. чинь энэ миний одоо хэрэгжилж байгаа бүтээлийг бол би 15 юм бол 100000-аар 3 жил хэрэгжилчихэд одоо байж л юм л да тий. Одоо үйлдвэрлэлээ гэж тий. Нэг хүн нэг сард 24 ширхэг гэж тий. Нэг хүн өдөрт хэдийг хийх? Нэг хүн өдөрт хэдийг хийх вэ? Эрэлтээс хамгаалаад хэдийг хийж болно шүү дээ. 100 хийж чадахгүй нэг хүн нэг өдөрт болохгүй л дээ. Чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр чи хэдийг ч хийж ярьж болохгүй байхгүй заа. Тэгэхээр хэдийг хийх боломжтой дундажаар нэг хүн өдөрт 24 ширхэг гэдгийг нэг өдөрт үү? Тэг цагт нэг ингээ баг хасаад бодоод ихлээр наа чи бүр надад бол их сонир санагдаад байна л да. Тэгээд яг хөө бид нэр энэ тооцоон дээр алдцсан. Яг алдцсан дээ амар жаргалаа. За манай ерөнхий шүүгчнээс асуух асуулт. Тэг энд зөөрийн гисэн утганд явсан чи буцаад их хүнд болцсон баг. Лодоор амслагшаа. Улаанбаатарын чи юу идэж ууд юм бэ? Гөө би зөөрөө явж би аялаар явах давж явах гэдэг шүү дээ. Тэгэхээр миний ачаа өндрөх гэдэг чинь холно. Ганцхан материалаар хийж болно л доо. Хэрвээ ихээр үйлдвэрлэх гэвэл одоохондоо бид нэр зүгээр ингээд ийм төмрөөр хийгээд авчирсан. Та нар санал асуулга явуулахдаа хүмүүсээс алийг нь үзүүлж авсан. Тэгээ 200-ны санал асуулгыг. Энийга. Хуучныгаа. За, асуух асуулт байхгүй юу? За, байхгүй байна. За, амар жаргалаа. Амжилт хүсье. Шүүгчд хилцсэний үр дүнд танаа багийнхны үр дүн гарнаа. Амжилт хүсье залуучуудаа. За, би энэ тэмцээнд орохдоо өөрийн толгоонд байгаа бодол дээр бүтээгдэхүүнийг бусдад хүргэх хэрэглэгчдийг миний бүтээгдэхүүнийг хэрэглээсэ гэсэн үднээс энэ тэмцээнд орж ирсэн. Тэгээд энэ хөгжлийн хамгийн ихний алхам бол өөрийгөө л ялц сурах. Тэр төсвөр төвчээрл болов гэж би боддог. Тэгээд энэ тэмцээнд очсноор би төсвөр төвчээр гэдэг хамгийн том зүйлийг би сурч авсан. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. 4-р шатны бүтээлээ танилцуулахаар бэлэн болсон дараагийн зохион бүтээгч бол Цог Мандал манай залуу зохион бүтээгч төрөлд оролцож байгаа. Ихрүүд нэлээд чухал царайтай гарч иж байгаа чинь. 4-р шат шийдвэрлэх шаталтай онцлог мэдээ. За ингээд бид төр хил хамгаалах төхөөрөмжийнхөө төслийг HMH хамгаалтын төхөөрөмж гэж нэрлээд нийтдээ 3 үний бүрэлдэхүүнтэй компани байгуулахаар нэг төсөл бичсэн байгаа. Зорилт нь зөвхөн нарны эрчим хүчийг ашиглан ажиллах зарчим бүхий хөдөлгөөнд камерын хяналтын төхөөрөмжийг зохион бүтээх. За, оролцогч талууд гэх юм бол бидний төслийг ивент тэтгэгч дэмжигч байгууллагууд маань хил хамгаалах байгууллага. За, төслийн нийт хугацаа 5 жил үргэлжилнэ. За, маркетингийн төлөвлөгөө энийг маш товч байдлаар гаргасан.
та бүхэнд ойлгомжтой байх. За хинт юг яаж гэдэг 4P-ийн онцлог мэдчихэж байгаа. Тийм учраас Монголын зэвсэгт хүчний байгууллагууд буюу энд нь бүгдийг хамруулчихж байгаа. Нэг бүрчлэн ингээ гаргахлаар цаг идэн тийм үү. Тийм учраас ингээд Монголын зэвсэгт хүчний байгууллагт юуг хамгаалах төхөөрөмж борлуулна. Ямар үнээр борлуулах вэ гэдэг. Мэдээж ивент тэтгэгч маань хил хамгаалах байгууллага учраас маш ерөнхийдөө үйлдвэрлэлийн зардал дээр 30% ашиг тооцож ингэж 390 мянгаар төгрөгөөр зархаар тэгж бодлоо. Яаж худалдах вэ гэж засгийн газарт энэ бүтээлээ танилцуулж засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад бас урьдчилснаар энэ бүтээлийг хил хамгаалалт болон батлан амлах салбарт ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд битүүрийн бүтээл хэрэгжиж үйл ажиллагаанд нь оролцсноороо битүүрийн бүтээл дэлхийн зах зээлд танигдана гэж төлөвлөж ажиллаж байгаа. За уул уурхай бизнесийн байгууллагууд. За би түрүүнд ярьсан тэр уурхай хамгаалтын төхөөрөмжийг 400 мянган төгрөгөөр зарлаа. Энэ яг реклам зар сурталчилгаа гэдэг бусад зардлууд дээр нэмэгдээд ингээд 4 сая төгрөгөөр худалдахаар болж байгаа. Битүүрийн төхөөрөмж маань 2,224,500 төгрөг. Инхээр нэг цэргийн албаагчийн хэрэгжилж байгаа тэр зардлаас хамаагүй хямд байгааг та бүхэн харж байгаа хаа. Зөвхөн энэ дээр нэг дутуу юм миний бодлоор бол та хоёр нэгэнт бүтээгдэхүүнээ бас гадаадын зах зээл дээр гаргах төлөвлөгөөтэй өдөр ярьсан тийм. Тэгэхээр та хоёрын тэр HMH гэдэг нэр солигдоод өөр нэрээр хэрэгжих боломж маш ихтэй болчихж байгаа юм байна. Тэгэхээр одоо болж байгаа уул нь бол энэ технологи шийдэл талаас эрхийн хамгаалтаа бас давхар хийлгэж явал илүү үр дүнтэй болно. Яг гэвэл түүн барааны тэмдэг эрхийн хамгаалт хийгдсэн гэж байгаа чинь зөвхөн нэрэн дээр ч хамгаалт хийж байгаа болохоос биш та хоёрын нэг технологи шийдэл дээр бол хамгаалж өгөхгүй л дээ. Би сая энэ дээр борлуулалтын төлөвлөгөөрөөс харсангүй, орлого үр ашигын төлөвлөгөөг харсангүй. Энэс маань хаана байгаа юм бол? Яг ингэ үр ашигаа нэг хэрхэн нөхөх вэ гэдэг талаас нь тооцоосон байгаа. Ингээд нэг бүтээлээ ингээ ашигын 30% ингээ 100 бүтээл зархад бүрэн ашигаа нөхөхөр байгаа. Үндсэндээ бид тэрийн бүтээл дээр гэх юм бол шаардлагатай анхны хөрөнгө оруулалт хил хамгаалалт байгууллагаас анхны хөрөнгө оруулалт маань 120 сая төгрөг байгаа. Тэрийг 100 бүтээл зарснаар тэрийг бүрэн нөхөх боломжтой байгаа. Хэдийн хугацаанд зарж дуусгах юм? Тэгэхээр хил хамгаалалт байгууллагатай нийлүүлэхэд л бид тэрийн бүрэн хүчин чадлыг нөхчих боломжтой байна. Та хоёр наадаа бүтээж байгаа дэд үтсийн асуудлыг оруулах байх шин тийм үү? Өөрөлд шонгууд чинь тогтоож төмрүүдөө бүгдийг солино шүү дээ. Тэр зардлаа юус оруулаагүй байх шүү. Өөрөлд нэг дэд үтсээ өөрчлөх чинь та нар зардал гараад байгаа шүү дээ. Тэр зардал чид болж байна. Тэрийг бол бид өөрсдөө хийм. Бид өөрсдөө хийгээд зэгтээ тэр бүх оператив тэр зардал нь тооцож өгөх. Яг тэр тогтоогч төмрөн дээр л гарч байгаа юм л да. Тэр тогтоогч төмөрний нэг ширхэг нь бол одоо 200 төгрөг гэж байгаа. Бүх өнөөдөр орж ирсэн хүмүүс бүгд компани байгуулах гал дайраад байх шиг байна л да. Тэгээ зөвхөн бүтээл зах зээл нэвтрүүлэхэд өөрөө заавал компани байгуулад орох шаардлагагүй шүү дээ. Төрийн албан хаагч гэж явж байна да. Төрийн албан хаагч. Тусаад тийм хүмүүсийн компани байгуулж болох уугүй юу? Одоо бол ийм шээ. Та нар одоо төмөр зам бол мэдчихэж байна. Та хоёр вагоны талгаар худалдаж яах. Вагоны талгааг бол хийчихсэн байна шүү дээ. Гэтэл нийт төмөр замын бүтээн байгуулалтнаас ерөөсөө зам барихтаа асар их хэмжээний зардал гарч байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёр бол тэр вагоныхаа замыг их зардлыг тооцоод энэ дээрээ тусгаад ямар хэмжээний зардал гарах нь. Одоо манай зохион бүтээлчд одоо ингэж байгаа шүү дээ. Гарын дурх материалаар юм одоо хямд ажиллах хүчээр хийчихнэ гэдэг ингээ мөнгө дийлээд ингээ унаад байгаа. Тэгээд тэрийг сайн бодолцох хэрэгтэй шүү. За. Амжилт хүсье. Дүн шүүгчд хэлсэн дараа. Гарна. Миний хамгийн гол болж гсэн зүйл өөртөө итгэх итгэл. Ингээ өөртөө итгэх энэ итгэл маань намайг одоо хаашаа хөтлөж яах вэ гэхээр бизнес рүү өөр ирэхгүй татчихна л да. Жишээ нь одоо компани гэхлээр л ер нь залуучууд нэг хол юм шиг хүндий одоо нэг л том юм шиг төсөөж явдаг. Ясанд компани гэдэг бол өөрөд нь ашиг оруулж буй баг зүйлээс эхэлдэг юм а гэдгийг маш хамгийн гол мэдэж авсан. Дараагийн зохион бүтээгч бол Говьалт аймагаас оролцож байгаа. Даваад орж бүгдээрээ хамтдаа тайзан дээр ухтан анцаа. За, даваад орж Жаданбаа багш таамд ирсэн байна. За, даваад орж анхны загвараас шинжлэгдсэн загварыг бидэнд танилцуулахаар хайрцан дотор нууцлсан байна тийм ээ. За, нууцлсан зүйлээ ил гаргаж сонирхуулаач. Жаданбаа багш бит хоёр шинэ бүтээлийг үзүүлсэн сонирхолтой дөхөө. За, самбар юм. Миний бүтээлийн зорилго нь болохоор гар терм буюу дээрээс уламжиж ирсэн хоёр чулуун термийг хөнгөвчлөх байгаа. Тэгээд 10 кг тариа гар терм нь болохоор 5 цаг татдаг. Миний энэ бүтээл нь болохоор 10 кг тариаг
14-өөс 16 минутанд татнаа. Тэгээд зорилготой зах зээл гэхээр манай аймаг 18 сум 2 тосгонтой. Тэгээд 16 сум 2 тосгон нь тариал эрхэлдэг. Тэгээд судалгаагаар нэг сумд 6-аас 10 хүн зарах тариа татдаг гэж судалсан байгаа. Тэгээд тариагаа гар аргаар татахдаа цагт 2-4 кг хүрэл боловсруулалт хийж бол зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддгүй байгаа. Нэг сумд 4-6 хүн гурил үйлдвэрлэх боломжтой гэж үзвэл аймгийн хэмжээнд эхний ээлжинд 42 тэрэм шинээр үйлдвэрлэх боломжтой байгаа. Тэгээд анхны хөрөнгө оруулалт нь болохоор 3 сая 54 мянган төгрөгөнд хөрөнгө оруулж байгаа. Тэгээд нэг термийн үнэ нь болохоор 176 мянган төгрөг болж байгаа. Тэгээд зарах үнэ нь болохоор 250 мянган төгрөг болж байгаа. Иргэн төлөгдөх 3 сая 54 мянган төгрөгөө 2.3 жилдээ иргэн төлөхтөө хийчихэж байгаа. Чулуун термээр хүмүүс ингээд термдэж байгаа шүү дээ. Тийм чулуун термэр нь ямар үнэтэй байдаг? Одоо хийж байгаа тийм терм гэж байх вэ? 50 мянган төгрөг. Миний хуучин хэрэгжилж ирсэн л авна шүү дээ. Тий? Хуучин хэрэгжилж ирсэн. Дээр үеэс гар дамжуулж л авна. Яг өглөөр бас заавал одоо ингээд үйлдвэрлэлийн төвшөнд авчирчаад нөгөө хүн чинь зарим тохиолдолд тухайн бүтээлийг хийхгүй те сууд байгаа цаг дээр нөгөө хүнийгээ цалин байлан гээл зардууд гарч ирдэг тийм ээ. Нүсэр болгож ингээд шийдэх шаардлага ерөөс байхгүй. Та одоо ингээд хоёрыг хийж чинь хоёрыгоо магадгүй борлуулахад эргүүлээд нэг дүрийн мөнгөтэй болчихно гэдэг ч юм уу те. Тэгээд яг зав загаараа л хийчих тийм ээ. Хийлээ зарлаа тий ихийг хий тавь нөөцлөх шаардлагагүй юм шүү тийм үү? Хийгээл байж штэ. Чадан багш тийм ээ. Хажуугаар нь хагас бүтсэндээ хийж болж байгаа байхгүй. Үн чинь энэ чинь амьдрал шүү дээ ер нь бол. Тэгээ энийг нэгийг хийхэд хичнээн цаг зарцуулж байна. Хэдэн хүн хийж байна? Энийг хийхэд бол одоохондоо бол 3 хүн хийчихэж байгаа. За тэгээд ямар хугацаанд хийж байна? Хугацаа гэвэл нэг 14 хоног. 14 хоногоо. 14 хоногт 3 хүн ажиллаад тийм ээ. Хэр бодиттой өн вэ гэдэг одоо энэ дээр бодох хэрэгтэй байхгүй. Нэг хүний ажлын сарын одоо хамгийн хөдөлмөрийн доод тус чинь 140 мянга тий. Тэрий чинь 20 хоног тэгэл нөгөө ажлын цагаар нь хуваахаар нөгөө ойролцоогоор цагийн хөлс нь хэд болдог лээ их бага л да. Яг түрүүний хэлсэн шиг захиалга аваад түн дээрээ үндэслээд үүнийг нь хийж гүйцэтгээд өгдөг. Тэрийг чинь мэдээ захиалгын үндсэн дээр хийж байгаа юм чинь өртөг нь өндөр үнэтэй байна гэдгийг нөгөө худалдаа авахч ойлгож байгаа. Худалдаа авах тийм үү. Тэгэхээр үйлдвэрлэх гээд ингээд нэг зорилго тавиад компани уулдаг ч юм уу нэг үйлдвэр байгуулах гэдэг ажлын байр бий болох гэдэг зорилго нь их тийм бас хэцүү харагдаж байна тий. Яг юм өмнө терм худалдаанд гарч байгааг болохоор бас эргэлзээтэй. Тэгээ өөрсдийнхөө энийг бүтээхэд зарцуулсан оюун ухааны одоо тэр юугаа хөдөлмөрийгөө энд шингээгээд тэгээд тэгж үнэлэх хэрэгтэй л гэж бодоод байна. За өөр асуух асуулт байна уу? Байхгүй. За тэгвэл даваад орж хоёр бүтээл санаатай орж ирж байгаа учраас дараагийнхаа бүтээлээ танилцуулъя дөхөө. Би залуу зөвхөн бүтээх тэмцээнд 1-ээс 4 хүртэл 2 бүтээлтэйгээр тэнцсээр байгаа. Тэгээд одоо миний зорилго гэвэл залуу зөвхөн бүтээгчтэй амжилттай оролцоод тэгээд шилдэг зохион бүтээгчл болохыг зорж байгаа. Тэгээд Калапангийн хурууч ирзэн солих бүтээл санаа тийм ээ. За бүтээл санааныхаа шинжилгээг төгөлдөр битээр сонирхолж бай. Гоолтой аймгийн 18 сум 2 тосгоны хэмжээнд зах зээлийн судалгааг хийсэн. Тэгээд аймгийн 6 засварын хувь хүмүүст бас зориулж хийсэн байгаа. Тэгээд хаанч борлогдох боломжтой. Тэгээд Гоолтой аймагт ерөөсөө ийм миний ижил Калапангийн төгж авах юм одоогийн багаж бол байхгүй. Бүтээл маань болохоор босоод яг зарагдах үн нь болохоор 30 мянган төгрөг байгаа. Тэгээ босч байгаа үн нь болохоор 14,500 төгрөгөнд босч байгаа. Тэгээд одоо 13 онд 25 ширхэг гэж бодоол. Тэгээд 14 16 онд 50 ширхгийг үйлдвэрлэнэ гэсэн тийм зорилготой. За 25 50 гэдэг та тоонд юунаас өмсөлж гаргав? Яг 8 хүн захиалга орж ирсэн байгаа. Чиний бүтээлийг одоо бусад хэрэглэгчид тийм хэрвээ Монгол улс дээр зарах юм бол хаанаас мэдээлэл нь олж авч уулз чи яаж шаардлагачлах юм бэ? Гоолтой аймагаас. Гоолтод ирэндээ тий? Гоолтод ирэхгүй л зарахгүй. Тэгэл шуудангаар явуулчих. Одоо ч зарим нэг ингээл интернетээр захиалал энэ төр авчихсан. Шуудангаар явуулаад зорилттой зах зээлд нэвтрүүлэхэд чиний гаргасан тооцоо хэр бодиттой вэ? Бодиттой байгаа. Тэгээд маш их судалсны үндсэн дээр энэ тооцоогоо гаргасан.
яг ямар судалгаан дээр суурилж гаргасан юм? Бусд засварын газар болон хувь хүнд хэрэгтэй юу? Тэгээ засварын газарт яг ийм бүтээ ийм минийх шиг юм багаж байна уугүй юу? Тэгэл бүх юу талаас нь судалсан. Ойлгомжтой. За баярлалаа даваад орж 2 бүтээлээ танилцууллаа. Амжилт хүсье. Баярлалаа. Багш баярлж явдаг шүү. Дараагийн төгс баясгалан бүгдээр хамтдаа тайзан дээр ухтан авцгаая. Төгс баясгалаа. 4-р шатнд манай зохион бүтээгч шиг биш те. Бизнесмэнүүд шиг те. Одоо том захирлууд чиг явах хэрэгтэй төгс баясгалаа. Бүтээл дээр бол нэлээд ажилласан байгаа. Тэгээд хайрцагсаа бэлдээ дээрээс нь төхөөрөмжөө 2 янзаар хийсэн байгаа. Одоо энэ төхөөрөмж маань ийм болж өөрчлөх. Дэлгэцэн болохоор ийм жижигхэн. Тэгээ ардаа ресетинг коноптой машин шууд ингээд суйрлуулахар боломжтой. 12 вольттой өгөөд холбочихно. Тэгээд гол мэдрэгч маань болохоор яг ийм хэлбэртэй болсон байгаа. Одоо нөгөө нэг гал батрах шүүх чинь надад нэг санаа хэлсэн. Тэрийг би хэрэгжүүлж авсан байгаа. Нөгөө салхи ингээд ороод тоосоо үлээж явах зориултаа машины нээцээр явуулж байгаа салхийг. Тэгээд ийм нэвхэн болгоод одоо шавраас хамгаалсан 2-3 син ингээд бэлдээд ирсэн байгаа. Зохион бүтээгчд хилэнгүүд сүрж аваад хийждэг юм те. Тэгээ одоо эн чинь өртгөн дээр нь галаа багш дараа санааг нь ашигласан тэр төлбөр шингэсэн үү? 5% мө. Тийм бүр нэг амар тийм галаа багш машины тийм тооцоогоо хийгээг байгаа. Галаа багш гэхдээ дараа нь заргалдахгүй үстэй. За баярлалаа баярлж явдаг шүү. Зах зээлийн байдалд бол Монголд ойр орчмаар одоо том автобус одоо жишээлбэл Хова одоо тийм 40 тонны КАМАЗ эднэр бол 25,000 орчим машин байгаа гэж үзэж байгаа. Тэгээд 25,000 машин байгаа гэж үзэж эхлэхээр одоо би одоо төхөөрөмж 35,000 төгрөгөөр одоо тэр машин болгон зархлаар 3.7 тэрбум төгрөгийн зах зээл байна гэсэн судалгаа гаргасан байгаа. Дугуй нь хагарах боломжтой бүх төрлийн машин тус одоо маа төхөөрөмжөөс зориулагдсан. 35,000. Өмнөх зохион бүтээгчд бол чи ажилтгүй болголоо шүү дээ. Манай зохион бүтээгч дээдлэн саятан болох гэж тэр бомтон болох ч зохион бүтээгч бол ганцхан чи баяр үргэ. 3.5 тэрбум. Бид нар энэ бүтээлээр Монголын зах зээл дээрээс 3.5 тэрбум босгож байгаа шүү. Тэгээд бас надаахт байдаг 377 дугаар анги гэдэг одоо тийм анги надаас 10 шиг ийм төхөөрөмжийг маань захиалсан байгаа. Чи зүгээр хийгээл зараад ах юм уу? Эсвэл хийгээд очиж суйрлуулж ах юм уу? Өөрөлдөө суйрлуулалтын өртөгчөө өөрөө яг хэдэн төгрөг байх юм тийм ээ? Энүүнд болохоор би болохоор 10-аас 20,000 төгрөгийн өртөгтэй суйрлуулж өгөх. Тэгээ мөн салон руу одоо ямар нэг утас орохгүй зөвхөн радиогоор ингээ хоорондоо холбогдох байгаа. Тэгээд артлаас зүгээр нэг галтай утас их биений мас өгөөл болоо. Тэгээ салон дотор нөгөө дэлгэсний 12 вольт одоо 12-оос 24 одоо тамхины хасаагаар ч юм уу тиймэрхүү юмд холбоод болоо гэж бодож байгаа. Дэлгэц нь ямар үнэтэй, мэдрэгч нь ямар үнэтэй? Дэлгэц маань ерөөдөө 15,000 босч байгаа. Энэ болохоор одоо яг дангаар нэг үл 20,000. Одоо жишээлбэл 3 тэрбум олох гэж идэг замд нь өөр нэг хүн сэтгээд арай хамтхан чиний 50,000 төгрөг хийжсэн чинь 35,000-аар технологи боломжтой болго хийчихэд чиний зах зээл хаагдчихж штэ. Тэгэхээр өрсөж л одоо нэг оюуны эмчих эрхийн хамгаалалтаа хийлгээд зах зээлээ тэгж хамгаалж байгаа. Заавалжгүй энэ дэр чинь бас нэг тэр нэг стратегийн төсөл мөсөлтэй тэр энэ дэр чинь тусч явах хэрэгтэй шүү тий. Одоо оюуны эмч эрхийн хамгаалалт хийлгэхэд тэдэн төгрөгч гэдэг юм тэр талаас ерөөсө бодохгүй ингээд орхигдоод байна гэдэг. Материалын зарлаа тооцохдоо хаанаас деталь худалдаж авахаар хэдэн ширхэг худалдаж авахаар тооцсон юм. Хоёр ингээд сүүлийн одоо 2 бүтээлийг хийхэд юу байсан л доо. Одоо нэг л 35,000 төгрөг өсчихсэн. Тэгээд илүү зардал мартал гарсан юм болоо. Тэгэхээр ерөөсөө чиний 55,000 гэдэг чинь нэг ганцхан ширхгийг хүний захиалгаар хийж өгөх зардал болох гэдэг шүү дээ. Мөн үү? Гэтэл чи 25,000 зарах гэдэг байгаа шүү дээ. Одоо чи ингээд бизнес төлөвлөгөө яхаа манай чи маш өөр үр дүн гарах гэдэг. Тийм нэг дор ингээд олон бүтээл ингээд хийвэл илүү хямд өртгөөр тусна гэж бодлоо. Тэгээ бизнес төлөвлөгөө хийж байгаа юм чи 25,000-ыг зарна гэчээд нэгийн үнээр тооцоогоо гээд байгаа чи болохгүй болчиход байна л. Улам л ашигтай болох гэдэг юм шүү бид нар. Улам л ашигтай болох гэдэг хоёр туслах гэдэг шүү. Тэгээд 3 тэрбум гаргаад байгаа юм шүү чи. Тийм. Тэр тооцоонд жоо алдсан юм шиг. За ойлгомжтой. Чи эдийн засгч биш дээ. Зохион бүтээгчтэй. Баярлалаа. Зохион бүтээн амжилт хүсье. Зохион бүтээн одоо удахгүй зарнаа. Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани.
залуу зохион бүтээгчдийн аяллыг хөтөж New Jewel-ийн тур компани. Санаагаараа жигүрлээ шилдэг бүхнийг нэхийг хүснэ гэрэлт мөрөөдөлтэй залуус нэгэн хүсэлдээ хөтлөнө сайхан бүхэн ойрхон байна сансан бүхний